Жаахан дэггүй л зүйл байх. Гэхдээ трансгендер буюу хүйс солиулах мэс засалд орсон хүмүүс яг ямар мэс засалд ордгийн бол гэдэг асуулт олон хүний сонирхлыг татдаг байж магадгүй. Энэ удаад энэ асуултын хариултыг олж мэдхийн тулд трансгендер бүсгүйг хөнөөж баримтат кинон дэр гардаг шиг задлан шинжилгээ хийсэн аимшигтэй хэрний хачиргалтай хэргийн талаар ярих болно. Бүгд найрамдах хятад ард улсын Хубэй муж. Өдөр тутмын амьдрал үргэлжилсээр хүн бүр тус тусынхаа амьдралаар амьдарч бүх зүйл дахин давтагцаар нэгin хэвийн байдлаар үргэлжилсэн хэвээр. Пүү Тоньен бол энэ мужийн энгийн нэгэн иргэн бөгөөд 42 жилийн туршид яг л нэг амьдралын хэм маягаар амьдарч ирсэн тул сүүлийн жилүүдэд өөрийнхөө саарал бүүдгэрч гэмээр амьдралаасаа залхаж эхэлсэн. Пүү амьдралдаа жоохон ч гэсэн өнгө нэмхийн тулд өөрт нь таалагдаж болох зүйлсийг хайж эхэлсэн бөгөөд энэ үед найз нь түүнд Таиланд руу аялах аяллаа хөтөлбөр санал болгосноор хамгийн анхудаа Таиланд улсыг зорин очсон. Таиланд улс Пүүгийн хувьд цоо шин ертөнц мэтэл тийм гайхалтай мэдрэмжийг төрүүлсэн бөгөөд хүсээд байсан амьдралын цоо шин өнгө будаг нь энэ улсад байгаа мэт мэдрэгдэж тус улсын зугаа цэнгэл шүний амьдрал гээд бүхий л зүйлс түүний анхаарлыг татсан ч аяллаа компаниар аяллаа хөтөлбөртөө явж байсан тул эрх дураараа байх боломж түүнд олдоогүй. Ингээд буцаж ирмэгцээ ахин Таиланд руу ганцаараа явж хүссэн болгоноо хийж дуршснаас гадна тус улсыг тойрон аялснаар өөрийнхөө цоо шин дотоод ертөнцийг нээж энэ улсад үрд амьдрахыг хүсэж эхэлсэн тул 3 дахь аяллаа 2025 оны 4-р сард зохион байгуулж ахин Таиланд улсад ирсэн. 3 дахь удаага ирсэн Пүү Батаян арал дээр байрлсан бөгөөд 4-р сарын 24-ний өдөр далайн ирэг дээр биеэ шарж байх үедээ нэгэн гайхалтай бүсгүйг олж анзаарсан. Тэр бүсгүй Пүүгийн мөрөөдлийн бүсгүй байсан тул очиж танилцахаар шийдэн шуудхан л яриа өрнүүлж эхэлсэн аж. Азар бүсгүй хятад хэлээр чөлөөтэй ярьдаг нэг юм байла. Бүсгүй нэрийг Воронун Панача гэдэг, богино нэр нь харин Нөт. Пүү болон Нөт нар далайн ирэг дээр нэлээд удаан ярилцаж Пүү бүсгүйд татагдаж эхэлсэн боловч Нөтийн хувьд ерөөсөө тийм зүйл байсангүй. Учир нь Нөт бие үнэлэгч байсан бөгөөд далайн ирэг гих мэт жуулчид ихээр цугладаг газруудаар явж үйлчлүүлэгч хайдаг нэгэн байсан юм. Харин Пүү бол түүний хувьд зүгээр л нэг байна. Пүү Нөт нар ярилцсаар байгаад Нөт өөрийнхөө ажлын талаар Пүүд хэлж ойлгуулж чадсан бөгөөд түүнээс 800 баат буюу 240 орчим $. Тэнцэх хэмжээний мөнгийг авч оройн түүний буудаллаж байгаа байшингаас холгүйхэн байрлалтай зочид буудалд уулзаж дотн харилцаанд орохоор болцгоосон. Яг албан ёсоор зарлаагүй боловч Пүү Нөтийг трансгендер бүсгүй гэдгийг нь мэдээгүй. Воронун Панача буюу Нөт 2000 онд Таиланд улсад айлын ууган хүү болон мэндэлсэн. Дунд сургуулаа төгссөнийхөө дараа гэр бүлтэйгээ зөвшөөрөлцөж хүйс солиулах мэс заслын мөнгө олохын тулд Тавиан руу ажил хийхээр явж тэндээ 2 жил ажилласны дараа нутагтаа иргэн ирж хүссэн мэс засалд орж өөрийнхөө мөрөөдөж байсан дүр төрх биеийг бүтээж чадсан аж. Нөт Тайванд ажиллаж байхдаа хятад хэлийг маш сайн эзэмшсэн бөгөөд ирээдүйд хятад улсыг зорж сургуульд суралцахад мөрөөдөлтэй байсан. Харин сургуульд суралцахын тулд төлбөрийн мөнгө хэрэгтэй учраас Батаян арал дээр ажил хайн ирж эндээ бие үнэлэх болсон. Эргээд хэрэг болсон өдөрлөө очицгоё. 4-р сарын 24-ний өдрийн орой Пүү Нөт нар уулзгаар тохирсон зочид буудлынхаа хүлээлгийн хэсэгт уулзаж их л дотн байдалтайгаар хөлсөлж авсан өрөөлөгөө орсон боловч өрөөлөгөө ормогцоо үл мэдэгдэх шалтгааны улмаас Нөт Пүүтэй дотн харилцаанд орохоос татгалзаж маргаан эхэлсэн. Пүүгийн хэлж байгаагаар бол Нөт өөрийг нь мэхэлсэн гэж үзээд түүнээс 800 баата буцааж төл эсвэл ядчил талыг нь буцааж төлөө хэмээн шаардсан боловч Нөт буцааж өгөхгүй хэмээн зүтгэжсэн. Магадгүй өрөөнд орсныхоо дараа Пүү Нөтийг трансгендер эмэгтэй гэдгийг нь мэдээд улмаар гомдох үгийг хэлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Тэдний маргаан нэлээд ширүүсч нэг нэгэндээ гар хүрч эхэлсэн бөгөөд Нөт Пүүгийн нүрийг хумсаараа самардаж нэлээдгүй том шархнуудыг үүсгэж орхисон. Мөнгө авч чадаагүй бас нүрээ самардуулсан Пүүгийн дотроос гів гинэтгэн л нэгэн мангас сэрээд гараад ирчихсэн бөгөөд түүний шивэнсэн үг нь үнэхээр аимшигтай байлаа. Пүүгийн доторх мангас түүнд хандаж байн гүйцэтгэх үзэх дуртай зүйлээ нэг ч удаа болсон туршаад хийгээд үзээч хэмээх үг байсан юм.
Пүү задлан шинжилгээ хийж байгаа баримтад нэвтрүүлэг бас киноны улаан пен байсан бөгөөд хизээ нэгэн цагт би ч бас хийгээд үзчих юмсан гэх мөрөөдөлтэй байсан. Гэхдээ тэрээр задлан шинжилгээ хийх боломжтой зэвсгүүдээ аль хэдийн өрөөнд аваад ирчихсэн байсан нь нилээдгүй хачирхалтай. Тодорхойлбол нүүдтэй уулзахаар зочид буудал руу очихын яг өмнөхөн нэгэн жижиг сүлжээ дэлгүүрээс хайч, ос, гялгаруут, скотч гэх зэрэг зүйлсийг худалдан авсан байдаг. Шуутхан хэлэхэд аллага үлдэхэд тохирсон боломжтой л зүйлс. Пүү нөөттэй маргалтаж байх үедээ нойлон өрөөлөө түүнийг дагуулan орж улмаар улсаараа бомилж хөнөөгөөд өөрийнхөө хүсэж байсан үйл ажиллагаанд орчихсон. Өөрийнхөө худалдаж авсан хайчаар нөөтийн цээжийг нь хайчлан хүүхнийх нь имплантыг гаргаж ирснийхаа дараа гидсийг нь ярьж задлан шинжилгээ хийхэд хэрхэн гаргаж ирдэг яг тэр байдлаар дотор эрхтнүүдийг нэг нэгээр нь гарган ирж өөрийнхөө төвшөнд шинжилгээ хийгээд үзчихсэн аж. Гэхдээ энэ нь түүний хамгийн их хүссэн зүйл нь юусоо биш. Пүүгийн хамгийн ихээр сонирхож байсан зүйл нь нөөтийн хүйс солиулсан мэс заслын дараах нөхцөл байдал байсан бөгөөд өөрийнхөө харсахыг хүссэн бүх зүйлийг харж өөрийнхөө хэмжээнд задлан шинжилгээ хийгээд үзчихсэн. Пүүгийн өөрийнх нь хэлснээр бол тэрээр нөөтийн зүрхийг гаргаж ирснийхаа дараа хэсэг зуур тоглосон гих бөгөөд нөөт бүсгийн уушгины тал хэрчигдсэн байдалтайгаар олцсон боловч тал уушиг нь хайчсан талаарх мэдээлэл одоо хүртэл тодорхой болоогүй хэвээрээ байгаа. Гэхдээ зарим хүмүүс пүүг эзэн байх магадaltaй хэмээн үзэж байгаа бөгөөд түүнийг каннибалист байхыг ч үгүйсэх аргагүй гэж үзэж байгаа юм. Пүү ийхүү задлан шинжилгээ хийж байхдаа асар их таашаалыг мэдэрсэн гэх бөгөөд өөрийнхөө хайгаад байсан амьдралын өнгө будгаа бүрэн олсон мэтэл тийм мэдрэмжийг мэдэрсэн. Ийм бузар зүйлээ хийснийхаа дараа пүү ахин өнөөх жижиг сүлжээ дэлгүүр рүү очиж гялгаруут, эрзэнэн биелийн худалдан авсан болохыг худалдагч нь гэрчилж өгдөг. Гэхдээ ахаад яагаад авсныг нь ёстой бүү мэд. Пүү хүслээ гүйцээснийхаа дараа зочид буудлаас гарч яваад шуудхан л нисэх онгоцны буудлыг зорьсон бөгөөд өөрийгөө хилийн дээсэл алхаж чадчих юм бол баригдашгүй төгс гэмт хэрэгтэн болно хэмээн бодож байсан юм. Гэхдээ яач ч бодсон тэр бол төгс гэмт хэрэгтэн юусоо биш. Пүү нөөт нарыг маргалтаж байхыг зочид буудлын үйлчлэгч эмэгтэй аль хэдийн сонсчихсан байсан боловч өрөөнд орж маргаан шийдвэрлэх эрх мэдэл байхгүй тул хүлээхээр шийдсэн. Эмэгтэй нөөтэд санаа зовоод тэдний хаалганы гадуур маргаан намжтал нь ямар ч хэл байсан эргэлцэн гих бөгөөд тэдний маргаан ойролцоогоор 1 цаг орчим үргэлжилсэн. Ингээд 1 цагийн дараа чимээгүй болчихдоор нь эмэгтэй зүгээр болсон юм болов хэмээн бодсон боловч түүний санаа огт амарч өгөөгүй. Тийм ч учраас маргааш өглөө нь ээлжнээсээ буух үедээ менежертэй хэлж өрөөнд нь орж шалгах зөвшөөрлийг авчиж чадсан. Эмэгтэйг өрөөнд ороход бүх зүйл хэвийн эмэх замбраатай мэт харагдаж байсан боловч нойлон өрөөлөө ороход дис өөр зүйл байх нь тэр. Эмэгтэй энэ насандаа хизээж харна хэмээн бодоогүй байсан зүйлээ олж харсан бөгөөд шуудхан л цагдаа дуудаж цагдаа нар нэгэн яралтай ирж мөрдлөгийг эхлүүлсэн бөгөөд гэмт хэрэгтэн болох пүүгийн маршрутыг тодорхойлох хэцүү байсангүй. Угаасаа битүү хяналтын камераар хянагддаг зочид буудлаас ахуулаад гудамж талбай хүртэл хяналтын камераар хянагдаж байхад зугтаана гэдэг хэцүү зүйл шүү дээ. Пүү онгоцны буудлын дээр очичихсан байсан боловч онгоцны тасалбар олдоолгүй онгоцныхоо буудлын дээр хүлээсэн байдалтайгаар хിവэрэ байж байх үед нь цагдаа нар шуурхай баривчилж түүний хэргийг нь хүлээлгэсэн. Пүүгийн хувьд өөрөө бүсгүй хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч сэтлээ юусоо хэлж өгөөгүй. Магадгүй тэрээр үнэхээр л нөөтийг трансгендер эмэгтэй гэдгийг нь эхлээд мдээгүй байх. Харин мэдснийхаа дараа тэрээр өөрийнхөө бузар хүслийг биелүүлж дээрэс нь өөрийнхөө сонирхлыг дарахын тулд албаар нөөтийг хөнөөгөөд түүнд задлан шинжилгээ хийсэн байх. Зүгээр л трансгендер хүмүүс ямар мэс засалд орсон байдгийн болоо гэх сонирхлоо тайлахын тулд л хүнийг хөнөөнө гэдэг үнэхээр аимшигтай байгааз. Таиландын хуулиар бол ийм байдлаар амнасаа алдсан тохиолдолд ар гэрээхэнд нь $5,400 тэнцэх хэмжээний нөхөн олгорыг олгодог. Харин нөөтийн гэр бүлийнхэн энэ мөнгнөөс татгалзаж байгаа бөгөөд пүүд ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноож өгөөч хэмээн шаардаж байгаа. Энэ хэрэг гараад ердөө 6 сар гарan болж байгаа учраас пүүгийн шүүх хурал одоо хүртэл товлогдоогүй байгаа. Гэхдээ Таиландд төдийлөн их оноогдоод байдаггүй цаазын ял пүүг хүлээж байгаа гэдг нь бол баттай.
Энэ хэрэг гарсны дараа Таиландын иргэд аялал жуулчлалын салбар ялангуяа шөнийн салбар буюу биеийн үнэлэгчдийн аюулгүй байдалд маш их санаа зовниж эхэлсэн бөгөөд тэдний аюулгүй байдлыг сайтар хангаж үйлчлэгээ үзүүлэгчдийг маш сайн судлах хэрэгтэй хэмээн үздэсгээж байгаа. Харин хэсэг бүлэг хүмүүс Хятад улсаас жуулчид аваад хэрэггүй юм биш үү хэмээн үзэж байгаа. Гэхдээ энэ нь юу бол Таиланд улс бол аялал жуулчлалын салбараас асар их хэмжээний хөрөнгө мөнгө олдог. Дээрээс нь Хятад улс бол тэдний хамгийн найдвартай түнш болсон улс. Тийм байтал Хятад жуулчдыг хориглоно гэх юм бол энэ улс асар их алдагдлалд орно. Энэ удаагийн маань хэрэг энэ хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.